За яг тэгэхээр бокс хэргийн хөвтөөнийхэн дараагийн партаар уулзч байна. Тэгээ өмнөх партуудаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол хөвчөөр орцгоё. Тэгээ бичлэг хэлэхээс өмнө нэг зүйлийг сануулчихлаа хэрвээ та хэд маань дараагийн партыг илүү хурдан авч үзхийг хүсвэл доорх тансруутай өнөшин буюу дэмжлэг үзүүлэхийг хичээгээрэй. Тэгээ одоо жинхэнэсээ гол бичлэгээр орцгоё. Манай хүн хараад дотроо айх хэрэггүй гэж байхад тайпын тасгалжуулагч ажуудлаас нь миний чамд юу хийхнийг санаж байна уу? Тийм ээ, чи түүнийг даах хэрэгтэй. Хоолын зайны бокс чимээ дүүр хэсгэж байгаадаа зайгаа барь. Тэгээд ойрын зайруу солигдож гинтийн дайралт хий. Асуултан урд хажуугаар болдох зүүн дэгээ эсвэл шулуун цохилт хийнгүүт дэлгэрүүлцэх. За, чи чадна. Удалгүй шүүгч ихэл гисэн дохиог өвгүйгүй юу манай хүн шууд л аккаунтанд ороод унцдаг. Тайпын тасгалжуулагч дотроо удахтаа муу новшнот. Шинко болохоор нь шууд л аккаунтанд ороод дуусгыг сансан юм шүү. Гэхдээ санаа зовлтгүй те. Тэр цохилт дагаас урчихсан. Та манай жээч нь хөрхий те гоц авьяастан ангийнхандаа бүгдэнд нь зодуулж исэн тэгээ саяжинга хүзүүнийхэн булчин шангалахын тулд маш олон удаа дасгал хийсэн учраас иймэрхүү цохилтуудыг өлхөөн даагаас урчихсан. Тэгээ ядах юмгүй л босоод ирдэг. Жэй босож ирснэ. Цохилсны дараа танил мэдэрж эргэж ирж байна. Харин ч тайвширхад минь тусаллаа. Үүнийг нь өрсөлдөгч нь харснаа. Шинко гэхэд муугүй юм гэж. Гэхдээ миний өрсөлдөгч ямар ч юм байсан би бүх зүйлийг гаргадаг. Би чамааг одоо зөөл тусган гээд шууд л дайрдаг. Манай хүн чинь хідэн цохилтуудын бүгдийг нь гаргаад. Тэгээ тайпын тасгалжуулагчийн хийснээр айл болох зайгаа бариад хоолын зэм бокс чинь гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Өрсөлдөгч нь дотроо бодохдоо тэгэхээр хоолын зэм бокс чинь байх нь. Босс могоо загас шиг гулгамтгай юм. Гэхдээ хэр удаа ингэж байж чадна гэж бодсон юм. Нэг л ойртох юм бол би чамайг хэмэхлэн. Дарамтаа улам ихсгээ зайгаа ортгосоор байна. Хоолын зэм бокс чинь барихын тулд хөлний ажиллагаа чухал. Түүнийг зогсож байгааг хараад байгаарай. Хоолын зэм бокс чинь шалжгансан юмнууд л гэж сонгодог юм. Жинхэнэ боксчингууд ойрын зайгаар тулдаг гэдгийг харуулна да. Гэснээ маш хурдтайгаар манай хүн рүү ойртоо зогхоход нь манай хүн бултаж доороос нь ирүүр нь маш хүчтэйгээр нэг удаа цохиод амждаг. Заавал манай хүний цохилтонд арайч унчихгүй болов гэсэн аккаунтанд орчихдаг. Өрсөлдөгч нь унсан хойноос сая л нэг манай хүнийг ойрын зайн боксчин байсан байна гэж ухаардаг. Яг шүүгчийн 7 тоолохтой зэрэгцээд босож ирснэ. Жинхэнэ толоо. Одоо л эхэлж байна. Ингэснээр энэ хоёр хоёулаа нэг нэгнийгээ ойрын зайн тулаан гэдгийг мэдсэн учраас жинхэнэ ойрын зайнаас хоорондоо наалдаж байгаад пялга нүдэлцэн. Дасгалжуулагч нь удахтаа хожээ. Чам шиг хүн харкаа болон цагаанаа шиг гоц авьяасан тань тэнцэхгүй. Гэхдээ чи маш хөдөлмөрч. Яг бүх мэрэгжлийн боксчууд хөдөлмөрлөдөг ч гэсэн чамд гарцаагүй нэг зүйл бий. Тэр нь магадгүй хөдөлмөрөөс ч илүү зүйл. Эргээд тулуун руу ороход өрсөлдөгч нь муугүй шүү. Сайн бэлтгэсэн байна. Байдаг нэг тамирчдаас илүү зоригтой юм гэж. Гисэн хийдий чи сул дороо хийвэр байна. Гиснээ манай хүнийг эн тэндээс нь жинхэнэ нүдэж өгнө. Манай хүн дотроо болохтой. Тэр үнэхээр хүчтэй юм гэж. Тайсонтай бэлтгэл хийсний дараа яаж хийж байгаа дарамттай сурсан гэж утсан юмсан. Гэтэл тэр илүү догш юм. Тэгвэл би хурд ашиглана гэснээ. Маш хурдтайгаар хажуу талд нь болтож гарснаа 1-2 гэсэн комбо хийдэг. Үүнд нь өрсөлдөгч нь ингэх юм бицтэй гэж уурснаа. Маш хурдтайгаар эргүүлээд 1-2 комбо хийдэг ч гэсэн манай хүн болтонгуудаа нэг хүчтэй цохилтыг өгөөд амжнаа. Нэгэнтэй л хүчээр илүүрхгүйгээс ядаж хурдаараа илүүрхий гэснээ өөрийнхөө бүх хүч чадлыг аль болох хурдандаа зарцуулахыг хичээдэг. Энэ арга нь нэлээд бүтэмжтэй. Манай хүн сүүлдээ бүр байдлыг бүтэн өөрийнхөө удирдлаганд авч чаддаг. Одоолгүй нэгдүгээр үе манай хүний илүүтэйгээр өндөрлөн. Тайпын тасгалжуулагч түүн тандаад сайн байна жаал. Яг бэлдсэн шиг. Чи оноогоороо тэргүүлж байна. Хоёрдугаар үе дээр ч гэсэн энэ чигээрээ байгаарай. Харин нөгөө талд Кандрокийн тасгалжуулагч түүн тандаад тэр шин залуу ямар санагдав? Ийм үнэлвчтэй шинэ хүн хараагүй удсан байна. Хөдөлмөр болоод хөрстэй зорилгыг нь харж байна. Миний оронд энгийн нэг 4 үеийн өрсөлдөгчдөд толсон бол би ямархан гихшний ялах байлаа. Миний цохилтуудаас болохтой их сайн юм. Ердөө нэг таамагт идэе чи стилээс гадна түүнд нөлөөсөн өөр хин нэг юм байна. Гэсэн чи надтай энэ зэрэгцэхгүй. Хоёрдугаар үе эхлэх алдад аав нь харснаа. Энд аюултай шүү гэж бодож байдаг. За ямартаж хоёрдугаар үе эхэллээ. Жэг дотроо бодохдоо гайхалтай. Бэлтгэлт маань үр дүнгээ өгч байна. Хөдөлгөөнүүд маань нөлөөлж байна. За алив. Гиснээ нэгдүгээр үе дээр ашиглаж байсан аргаа ашиглаад байдлыг гартаа авахыг хичээнэ. Болж байна. Би давуу талтай байна. Рок хамгаалтын байрлалд орчихлоо. Бас би илүү их оноотой гэдгийг мэдэж байна. Би ялах нь. Би ялч чадна. Шалмгаа хөдөлгөөн бай. Наривчлал болоод хурдаа ихсгээд. Гиж Жэй дотроо бодож байхад харин аав нь хүнийг нь харснаа. Энэ ч аюултай шүү. Альфа тайпун анзааралтай. Гэсэн ч тайпун тасгалжуулагч болохоор сайн байна. Маш сайн байна. Бэлтгэл тэмцээн дээрхээс илүү сайн байна. Түүний хэрээс хитэрсэн хөрсөлдөгчдөд таарчлаа гэж санаа зовж байсан чинь бид тоглоомыг эзэгнэж байна.
Хэрвээ энэ чигээрээ байх юм бол бид үнэхээр ялж чадах бол та. Инкстер 2 дугаар үе ч гэсэн өндөрлөн. Тайфун тасалжуулагч манай Жей тандаа 2 дугаар үе дээр ч гэсэн сайн байлаа. Хит их хөөрөлгүй өөрийгөө докторж бол онооны зүр ил шалгаатай болсон болохоор тэр шид тэмгээ цохилт хийх гэж оролдоно. Анзаарахтай байгаарай. Гэж хэлсэн чинь манай Жей хийрэх ядарсныг саялныг тайфун тасалжуулагч анзаарна. Уг нь ботроо бодохдоо түүнийг дөнгөж 2 дугаар үе дээр ийм их ядарна гэж бодоогүй юм байна лээ. Харин аав нь үнийг алерт анзаарчихсан. Манай хүн болохоор дан ганц биеийн хүчээрээ ядархаасаа илүүтэйгээр өөртөөгөө илүү хүчтэй өрсөлдөгчөд таарсан учраас сэтгэл зүгээрээ хүртэл дарамтанд сая 2 үеийн турш дарамтанд байсан учраас сэтгэл зүгээрээ хүртэл ядарсан байж таардаг. Ойрын зэн боксингуудын тулаан гэдэг болоод эрүүрүү чиглэсэн цохилуудаар дүүрэн догшин тэмцэл. Цохил болгон боксны 50 байдлыг ивдэн. Өөрөө ч мэдэлгүй тулаанч бие чангаж хөдөлгөөн бүртээ илүү хүч зарцуулна. Жинхэнэ тэмцээний дарамтаа толгойтой хамгаалт зүгээд нудраг зөрүүлэхээс өөр. Мөн дээрэс нь энэ бол Жейн анхны тэмцээн. Тэр бол ердөө л нэг шинэ хүн. Мэдээж түүнд дарамттай харьцах туршлага гэж байхгүй. Түүний өрсөлдөгч асар их туршлагатай ойрын зэн боксч. Мөн тэрээр туршлагаа өөрийн давуу тал болгож ашиглаж байна. Тэр хит хитэн хүчтэй цохилтуудыг илгээж Жей тарамт өгсөн. Жей ялж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн үнэндээ тэр удирдуулж байсан нэг. Үүнийг нь тайпанд тасалжуулах саялныг анзаараад муу шүү. Хамгаалтай аваа дараагийн үе дуусах хүртэл зогдох хэрэгтэй юм. Үгүй ээ. Рокийн авьяас бол зогтож буй тамирчин барьж авах. Тиймээс сонголт байхгүй. Зүгээр л дүнд итгэхээс өөр аргалах. Түүний гаргасан хүч хөдөлмөрт итгэхээс. Тэгээ хэлэхдээ Жей одоо 2 үе үлдсэн. Хийж байсан зүйлээ хийгээд анхааралтай байна шүү. Инкснэр 3 дугаар үеийг хэлэхэд Жей саялныг өөрөөгөө хэрэг ядарсныг анзаарна. Учир нь түүний бие нь нилээн хүнд. Рокийн үгж байгаа цохилтууд нь маш хүчтэй орж байдаг. Удалгүй тэрээр олсон чахагдаж хамгаалт авахаас өөр юу ч хийж чадахгүй. Ганц 2 цохилтуудыг түн рүү илгээж байсан ч гэсэн өнөөх нь хүчтэй цохилт биш. Ер нь л байдал нилээн хэцүүхэн болчихно. Тайфун тасалжуулагч үүнийг нь харснаа. Хараалт. Рок түүнийг энэ үе дээр дуусгахыг хичээж байна. Харин Жейн хувьд цохилтууд нь итгэмээргүй хүчтэй орж бүхэл бие нь өвдөж. Тэрээр хамгаалтаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Рок яг баруун тэгээ явах гэж байгаа юм шиг худлаа хуураад манай хүнийг зүүнээрээ цохихт нь манай хүн ашгүй мэн нэг бултаж чаддаг. Гисэн ч мөн дооросон зохиод хамгаалтыг нь задалснаа зүүн жав явахт нь манай хүн унаад өгнө. Унсан хоноо Жей бодохтой. Хүчтэй үнэхээр өөрийгөө тэргүүлж яах гэж боттол тоглоомыг өөрийн талд оруулахын тулд тэр хитэн цохилт хийгээд хангалттай байлаа. Бидний туршлагын ялгаа хит их байна. Гэсэн ч надад нуус төлөвлөгөө байна. Жей яг саяны цохилт орж ирэхээс өмнө рефлексээрээ гараараа түүний цохилтыг удаашруулж хохирлыг багасгасан байдаг. Тэрнийхээ ачаар яг долоод хоолохтой зэрэгцээд босоод ирнэ. Босож ирснээ харь үзүүлэх хурдыг нь магтах хэрэгтэй байх. Энэ бол гарцаагүй хүчтэй өрсөлдөгчтэй таарсан хүний хөдөлгөөн байна. Гэж бодохдоо зэрэгцээд шүүгч шууд л их л гисэн дахиог өгөхөд Рок Жейн хамгаалтгүй хэсэг рүү шулуун цохилж явуулахыг завдана. Гэхдээ тайфун дасгалжуулагчийн хэлсэн зөвлөгөөгөөр энэ цохилт хэдийн орж ирэх нь ойлгомжтой байсан. Өнөөх шулуун цохилтоос нь бултангуудаа илгүүрүүнд цогхохыг завдсан боловч харамсалтай нь албаар сул цохилтыг явуулсан байж таардаг. Рок эргүүлээд манай хүнийг дээрээс нь зүүн гараараа цогсноор тэрээр уннаа. Унсан хойгоор нь Рок бодохдоо их удаан хугацааны турш ийм сайн тэмцээн хийсэнгүй. Баярлалаа шин залуу. Ялагдлын үнс нараас эргэм босоор тэгвэл чи гарцаагүй хамаагүй хүчтэй болно. Ахин улс хүртлэх хүлээж бай. Ялагч. Энэхүү ялагч мөн ялагчдын ертөнцөд хүмүүс оргилоод өгсөх хамгийн хүчирхийг нь хүндэл магтаалаар дайлна. Учир нь бид бүгд өөрсдийн оршихуйн үнцнийхээ сэтгэл энхтэйгээр бусдаас ялгарах хэн нэгийг дэмждэг. Гэхдээ зөвхөн эдгээр сонгогдсон хүмүүс л оршихуй ганцхан үнцэнтэй гэж хэлж болох уу? Үгүй. Энэ шум явсны дараа Жей усаад ирдэг. Тэгээд юу гэж? Миний авьяасгүй байхасаа хин тамаатай юм. Ялагдах үгүй минь. Тэр чинь хин тамаатай юм. Гисээр усахад шүүгч бодохдоо 2 гитаралаад энэ тэмцээнийг үргэлжлүүлсэн ч гэсэн хидэрхий нэг талыг барьсан толон бол. Аль түрүүн KO-ор дуусах ёстой байсан юм. Гэхдээ энэ шин залуу гэж утсаар хэлэхдээ чи өргөжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Нүдэн цэвэр доктортай байна. Гэртэл авсан нь ойлгомжтой байгаа ч нүдэн тэмцээн эхэлж байгаас илүү цэвэрхэн доктортай байна. Ахад жаахан ажиллаад үздэг хэрэгэ. Гэж утснаа хэлэхдээ энэ үед хэрвээ дахиад нэг л удаан аккаунтод хийлгэх юм бол аюулд орсон гэж үзээд тэмцээнийг шууд зогсооно гэдгийг санаарай. Жей мэдлээ гэснээр тулаан ямар тач эхэлнэ. За ямар тач энэ хүрээд энүүдийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн бардыг илүү хурдан авч үзэх өгөөсгөл та хэд угаас мэдж байгаа бах.
доорх тансруу тамирын шингээж биднийг дэмжээрэй. Тэгвэл дараагийн парт илүү хурдан орно шүү дээ. Тэгээ мэдээж лайк болон subscribe дараад коммент бичдгээрээ бичээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.